Амь насаа алдахад нэг хэдхэн секундын одоо дотор л одоо ер нь л хөхөд бол бараг 4-5 шокт орсон. Амь тэмцэн өрсөж байгаа ийм зүйлийг одоо миний амьдралд бол анх удаага л тохиолдож байна. Намайг инх жаргал гэдэг, нөхрийн маань эргэцэн дөрж гэдэг. За бит хоёр хуваарь бизнес эрхэлдэг. Манай нөхөр хөдөө ажиллаар явсан. 3 сарын 9-нд явсан. Тэгээд 3 сарын 17-ны өглөө 10 цагт над руу Дорноговь аймгийн Хатанболог сумын эмнэлгээс ярьж байна. Та эргэцэн дөрж байгаа эхнэр мөн үү гэд өглөө 10 цагт ярьсан. 5 цагт манай үрээр орж ирсэн. Ер нь шокийн байдалтай орж ирсэн. Өөрөө явж орж ирсэн. Нэг асуулт асуухад 5-6 асуулах гэж юм хариулахгүй байж асуусан. Тэгээд өнгө сая таны утсыг өглөө тэгээ ярьж байна гэдэг. За одоо юу болов яав гэсэн. Ер нь сахарын шок юм бол гэсэн юм хэлсэн. Ер нь яг суур сахартаа өөр нэг айхтар хүнд өвчин байдаггүй л байсан. Урд орой нь бол над руу 6 цагийн үед орой 18 цагийн үед яриад за би одоо гэрлүүгээ гарнаа. Тэгээ замдаа явж байгаа гинт машинда ганцаараа явж байгаа гинт би энэ мутсан. Би айгүй эвгүй оргиод гинт муудаад тэгээ тэр хавьд явж байгаа хамгийн ойрхон эмнэлэг бараад даралт маралт эвгүй болчихоо гэж өөрөө бодоод одоо Хатанболог сумыг бараад ч явсан. Очиход ер нь машинаар явхад хүнд энэ хүнийг авч явах маш хүнд. Тэгээ бид нар одоо ярилцаад ер нь онгоц байдгийн болов нисдэг тэрэг байдаг болов хүүхдүүд судлаад за онцгой байдалд нисдэг тэрэг байдгийн байна. Энийг дуудлага өгийгээ шүн одоо тэр чинь 1-2 цагийн үед л тийм асуудал яригдаад тэгэл эмчин бичих хийж өгөөл онцгой байдал руу холбогдоод айгүй хурдан холбогддгийм байлээ. Ер нь шүн гэхгүй холбогдоод за та захиалгаа өгчих юм байна. Эмчин бичгээ явуулчих гээл онлайнаар бүх юм холбогдоод тэгээд хаана очих вэ? Та хүлээж авах эмнэлэг юу бэлээ? Энэ эмнэлэг хүлээж авах эмнэлэг байж бид нар бас хөөрдөг гэдэг. Тэгээд бид нар гэр бүлээрээ ярилцж байгаа. За урд нь бас интернет бас хийдгээд дуудаа бас хэвтэж үйлчлэгээ авч ирсэн. Үнэхээр бас сайн арга хэмжээ авдаг учраас надад интернет л бодогдчихсэн. Тэгээд интернет руу ярьсан ч манайх бас онгоц боддог. Замын зургастаа онгоц бодог зорилтын талбайтай гэдэг. Тэгээд авъя гэд ингээд ухаангүй за замдаа бол маш өндөр эрсдэлтэй 300 метрээс өндөрт гарахад амьсгал боогдох, зүрх хаагдах юм одоо тээвэрлэлтийн хүндрэлтэй шүү гэсэн. Тэгээ одоо яах ёстой вэ гэсэн онцгой адилж гисэн. Ер нь байж болох бүх арга хэмжээ бид нар аавна. Хүнээ бол бид нар аврахыг л хичээнд. Гэхдээ эрсдэлтэй шүү гэдэг юм хэлээ. Тэгэл бид нар эсгээ тэгээ 2 цагийн дотор бас 2 цаг 10 минутын дотор одоо тэр Дорноговь аймгаас Улаанбаатар хотод ирээд тэгээд интернет маш хурхан арга хэмжээ аваад тэгээд ирэхэд бол ер нь л баг нэлээд хүнд орж ирсэн. Нэлээд олон шок давхцсан байна лээ. Ер нь л хөхөд бол бараг 4-5 шокт орсон. Одоо тэр ус гүйжлийн шок, сахарын шок, өшөө тэр бодисын солилцооны алдагдал гэл одоо маш их хүнд онцтойгоор ирээд тэгээ интернет маань ер нь маш хурдан арга хэмжээ аваад одоо вертолетоор буугаад тэгээ Монгол улсад маань ийм гоё эмнэлэг байгаад бид нарыг ингээд эрдэнэт хүний амь насыг ингэж шуурхаагаар аварч ийн гэдэг нь үнэхээр гайхалтай. Тэгээд эмчнэр маань маш залуу эмчнэр маш мэдлэг ур чадвартай. Үнэхээр гайхалтай. Тэр одоо суманд ажиллаж байгаа тэр эмч совилгч нар хүртэл үнэхээр ур чадвартай хүнийхээ төлөө арга хэмжээ аваад бүгдээрээ өөрсдөө тий ингээд үүрэг гэдэг ингээд юугаар ингээд тэр хүнд хүний чи аваад машинд тээвэрлээ. Тэр олон 200 гаруй км газар тээвэрлж авчираад дээр нь аймгийн эмчнэр тэр нөгөө амьсгалын гоорсыг бас тавиад тий үнэхээр ур чадвартай байгаад нь би үнэхээр баярлж талархаж ийсэн. Тэгээ энд ингээд тийм хүнд байдалтай хүнийг энэ олон улсын стандарт нийцсэн сайхан эмнэлэгт ирээд тэгээ вертолет онгоцсон тэгээ байшингийнхаа дээдл буулгаад лифтээр буулгаж ирээд ерөөсөө л нэг амь насаа алдахад нэг хэдхэн секундын одоо дотор л одоо хэцүү байдалд орсон байсан. 5 хоног ухаангүй байсан. Тий 5 оноос ирсэн. Маш өндөр олон эрсдлүүдийг мэдээж эрсдлүүд тэнд чинь байгаа. Тэгээд өөрөө
бас тэмцсэн үхэлтэй. Тэгээд босч ирсэн. Тэгээ босч ирээд би тэгээд эмнэлэг рүү ороод санаа амраал тэгэл юу болсныг мэдэхгүй. Намайг ямар ч байсан аварна гэж найдаад би ухаалцсан гэтгэл юм надаа хэлсэн. Тэгээд өөрөө ч гэсэн маш их баяртай байгаа. Тэгээ 3 охинтой 3 зээтэй. Тэгээд ингээд хань ижил дээрээ гэр бүл дээрээ ирээд одоо амьд минь дуулзаад энэ шиг аз жаргал бидэнд үнэхээр байхгүй. Хатан болгосон руу очино гэж бодож байгаа. Бид нар хүүхдүүд нь бид нар тэгж ярьж байгаа. Нөхрийгөө сайжрахаар нь ямар ч байсан тэр алс бөглөө байдаг сумн дээр очиж эмнэлэгт нь очиж бид нар бас тодорхой хэмжээний баярлсан талархснаа илэрхийлнэ. Анх очсон тэр Дорногов аймгийн Хатан болог сумын эмч ажилчид жолооч тэгээд Дорногов аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч ажилчин сувилагч нартай тэгээд интермед эмнэлгийн эмч ажилчид бүхий л хүмүүст нь өнөөдөр бас энэ эмчнэрийн баярын өдөр юм байна. Урд нь бас анзаардаггүй байсан өнөөдөр ингээд баяр болж байна. Тэгэд энэ бүх эмнэлгийн эмч ажилчдаа эмнэлгийн эмчнэрийн баярын мэндийг хүргэе. Та нар үнэхээр алтан гартаа ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн эмчнэр тангарагтаа үнэнч байдаг. Үнэхээр гайхалтай хүмүүс байдаг. Өмсөн цагаан халаат шигэ ариун цагаан сэтгэлтэй ийм сайхан хүмүүс байдгийн байна. Тэгээд үнийг гэж бид нар бас ярьдаг. Тэгээ энийг бас яг амьдрал дээр бас ингээд нүдэрээ харж биеэрээ тууллаа. Та нарт үнэхээр их баярлалаа. Та нарын минь ажил үйлс нь өөдрөг байж амьдрал нь үргэлж гэрэл гэгээтэй байх болтугай гэж өрөөж байна.